нэр шин зангид болсон шүү дээ. За тэгээд ихэлцгээе. Шин зангаа гоё яригч байна. Манай өнөөдрийн ерөнхий ивент тэтгэгчээр Zint Farm Simple Linctus ханиалга зөвлөлөх сироп байна. Баярлалаа. За энэ 7 хоног за угаасаа 7 хоног болгоно маш олон юмнууд болдог. За багш нарын ажил хаялт энэ 7 хоног жинго үргэлжлэлээ. За хүүхдүүд маань баг 3-7 хоног шахуу амарчих шиг боллоо тий. За тэгээд дараа 7 хоног ч гэсэн энэ багш нарын ажил хаялт үргэлжлэх шинжтэй байна. За ардын намын зодон ерөнхийдөө нэг тийшээгээ гарах шинж рүүгээ орчих шиг боллоо. За дээрээс нь мөнх эрдэнэ ахын лайв бас энэ 7 хоногийг дөргиогоод авлаа. Гэх мэтчлээ олон сонирхолтой үйл явдлууд боллоо. Ингээ бүгдээрээ нэг нэгээр нь үзцгээе. За өнгөрсөн 7 хоногоос хойш бензиний хомсдол үүссэн байгаа. За тэгээд бензин хомсдод ирэхлээр ч одоо хүмүүсийн уур хүрнэ. За тэр дундаа мөнх эрдэнэ ахын уур илүү их хүрсэн байгаа. За тэгээд одоо салбарын сайдын гадаа очиж уураа илэрхийлээ. Даннима гараад ир. Энэ хосолтой энэ уулуурхай ям тойроод тий. Бусрын юм байна. Тэнд гондом харагдаж байна. Яана энэ хүүрнүү тэр хараа. Тэр гондом харагдаж шин. Юу өстө байлаар гулахчихгүй. Энд бас нэг гондом байна. Йоо будрж хаашаа. Хоожинууд юу яана. Үүдэн дээр нь бэдүү гондом тамхиниш. Яа энэ яамыг чи бузрлаа цадрлаа дуусгах биш болж чингод. Хэвээ гоё шаах юм аа. Энэ хэдүү. Энэ 20 саяын гантдаг байна шүү дээ. Би мэддэг шүү өмнө үнийг. Тэгээ туглаадсан гоё шаа. Аж үйлдвэр эрдэс баялагын яам. Ой яа. Том хаягтай. Энэ хаяг нь өнхрөд очиж. За ингээд одоо очиод маш их ууртай лайв хийсэн. За ингээд энэ ууранда цаашаа яваад Дамкатай уулзч чадаагүй тэгээд цаашаа яваад Эрдэнэс Монголын офисор орсон. За бас ер нь нэлээл хэрүүл уралтай юм болсон. За энэ ч бас нэг юм сонирхолтой зүйл байсан юу вэ гэхээр тэр нэг ашигт малтанлын хэрэг эрхлийн газар ямар амар үнэтэй нисаа авд юм бэ тий. Энэ явах гэдэг энэ ч би саад хийж хагаад энэ хөртөө уулзах. Жааш охор яв. Энэ хараа. Зандаж ятар дарга. Дарга нарын тансагт хэрээс хөдөрлөө ой. Ашигт малтмад гэдэг нэг хагаанчлгийн даргын үүрэг гүйцэтгэж байчка ийм үнэтэй машин унжээ шүү дээ хараа. Ашигт малтмад энэ чянаас 5 алхмын газар. Иргэдэд бензин олдохгүй байхад 40-50 литрийн диддэг машин бандгарж бандаалгаад энэ хараа цагаан дугаар зууцсан явж чинь ямар дураараа новснууд вэ? Гэхдээ энэ нэр ихтэй арай л муха бүү те. Энэ бол нэр арай л муха тансаглцсан юм билээ. Үгүй зүгээр үнэхээр хөдөө гадаа явах хэрэг өгдөгөл лаанд далаа аваад унал та энэ чинь те. Газар усны мангас штэ. Тийм машин унахгүй ингээд ийм тансаг, ийм амар үнэтэй машин унаад идэг. Тэгээ эмч багш нарыгаа цалин нэмэхгүй гэдэг ийм байж болохгүй. За тэгээ шууд цаашаа Эрдэнэс Монгол явсан. 10 саяын үнэтэй копины машин. За юу. Эмнэлэгт өнөөдөр ихо аппарат алга байна. Та нарт ямар сэтгэл алга заа юу. Агааржуулагч тавьчихсан. Эсвэл хог хийдэг машин. Оо яа. Энэ тансаг бөөдөн тавьчихсан. 10 саяын бөөдөө 2-ыг шаачиж. Энэ баахан хүмүүс Монгол ерөөсөө юу өдөрж जैन хоосон бичгийн заас өдөрж जैन баахан хурал шааж जैन өөр юм юу ч байхгүй. Өнөөдөр эмчнэрт халаад нь олдохгүй байгаа. Шагнуур нь олдохгүй байгаа. Багш нарт самбар дээр үчих шохоо байхгүй байгаа. Хүүхдүүдэд үүрэгт сунгадаг. Тэгэхэд ардын намын нөхдүүдэд ингээд нэг хувийн компанид төрийн өмчийн компани салин хийж байгаа нэртэй бас нэг юм хантаац өмссөн. Ийм юмгүй болоо тэгээ өгчих гээд байна гинэ. Давхрас нөхдүүд ингээд Огт за лаборатори шиг дүүрсэн сууж байна. Үдэн хийж гэнэ үү? Юу ийсэ гаргаад танилцуул харъя. Юу бүтээсэн над хэлээд хүн байна уу? Юу ч бүтээгээгүй мануу хайр сууж байна. Юу бүтээсэн гаргаад ир.
Юу гэдэг вэ? Агд ирлээ ч болов. Хийж үрээд хэдэн дугаараа сууж байна. Ана юу ч хийж гээгүй учраас юу ч хариулж чадахгүй байгаа. Наадах чинь татан буудган цаа. Энийг нэтэрлэг болгон заа юу? Хөөрхи мөнгөрд нь ахал боронклоод байгаа бол уг нь үнэн л юм байна тийм. Гэхдээ энэ Эрдэнэс Монгол, Эрдэнэс оюу толгойг ийм олон давхцсан ямар ч ажил хийдгүй энэ олон хүнээр яг яг мөнхөрд нахыг ороод чи яг ингээ бүгд ажилд орсон. Тий чи хүн орлоод байгаа ерөөсө тоож байгаа юм байхгүй юу? Яг компьютер руу яг ширтээд ингээ суугаад байгаа байхгүй юу? Энэ ардаа нэг компьютер, хоёр компьютер гэсэн нөгөөд нь яг нэг рүү гор. Энэ кофе машин гэж хинч кофе уух. Яст. Гэтэ нэг л хүн үдсэн тэр саяны ихчл үдсэн үрх юм. Бөөнөрөж за манайха хамгийн хэрүүлчээл одоо явуул. За одоо энэ хүндтэй үрийг танд даалгая. Игч очоод мөгөрд нахлаа цагна. Чи цааш заад мэл. Аимас. Гэхдээ нэрээ энэ олон Эрдэнэс Монгол зонгол Эрдэнэс оюутлага одоо болио нэрээ. Энэ ийм олон ажил уурхай ажиллахгүй тэгсэн мөртлөө ийм амар олон хүн байх ямар ч шаардлагагүй шүү дээ. Тэгээд мөхөрд нь ахал хэлж байгаа бол юм шиг бодлоо. Нэрээ үнэн л юм ярьж илээ. Тэгээд бүгдээрээ жоохон таны ядхуу төсөн өсөө 10 жилийн сургуулиудад ийм гоё юмнууд байхгүй байгаа шүү дээ. Гэхдээ яд чи ийм юм авч байгаа 10 жилийн сургуулиудад нэг яд 5 6 ангийг тэгээд гэр хорооллын хамгийн хувтаатай бүсд байдаг ангид гоё агаар шүгч аваад тавьчмаар шүү дээ. Тийм үстэй. Энэ хэд хотын төвд нь тансаг юмар яах юм бэ? Тэгээ ер нь бол татан буулгах л хэрэгтэй гэж бодлоо. Би та бүхэнийг мэдээллийн чанартай юм өгөх гэсэн юм аа. Энэ Их Британий эмийн лавлах гэж юм байдаг. За энэ эмийн лавлах нь хамгийн сайн нөлөөтэй. За дээрэс нь хамгийн чанартай эмнүүдийг энэхүү эмийн лавлахтаа багтаад юм байна. Тэгэд энэ эмийн лавлах нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цорын ганц эмийн одоо эм санал болгох их сурвалж болж явдсан байна. Тэгэхээр энэ эмийн лавлахын ханиалга ба цэр гэд бүлэгт багтсан Simple Linctus гэдэг энэхүү ханиалга зөөлөх сиропыг та бүхэндээ санал болгож байна. За яагаад ханиалга зөөлөх гэдэг юм бэ? Яагаад намдах гэж ярихгүй байгаа вэ гэдэг талаар бас тайлбарлаж өгье. Ханиалга гэдэг бол өөрөө хүний рефлекстер суурилсан хамгийн чухал зүйл. Яг гэвэл ханиаж нөгөө дотор орсон вирус хүн гаргадаг байна шүү дээ. Тэгэхээр энэ процесс явах ёстой хамгийн гол нь хүндэрч болохгүй. Одоо ойгдог ч юм уу бөөлждөг эсвэл ханиаднаас болоод одоо хүндрэлүүд гарч болохгүй. Тийм учраас Simple Linctus нь ханиалгыг зөөлөх юм байгаа шүү. Тэгээд том үний болон хүүхдийн гэсэн хоёр сонголтойгоо мөн чихэртэй болон чихэргүй гэсэн хоёр сонголтойгоо хэрвээ та ямар нэгэн байдлаар диабеттэй эсвэл чихрийн харшилтай болвол чихэргүйгийн сонгороо. Simple Linctus таны ханиадыг зөөллөн тэгээд дээрэс нь зөвхөн эмчийн завраар аваарай манайхаа. Баярлалаа. Simple Linctus. Ээж! Өвдөж болохгүй шүү. Хана. Өвдөж болохгүй шүү. Ханиалга намдах Simple Linctus бүх насны хүүхэд насан туршид зориулав англи чанарыг мэдрээрэй. Эмчийн завраас гаж нөлөө хориглох залтыг уншиж, эмч эм зүйчээс асууно. За багш нар ажил хаяад эхэлсэн байгаа. 2 дахь 7 хоногтой ажил хаялт үргэлжилж байна. За ер нь энэ 2 дахь 7 хоног бол дуусчих шиг боллоо. За дээрэс нь нэмэгдээд эмчнэр бас ажил хаях шинжтэй болоод явсан. Эмчнэр цалингаа 3.5 сая төгрөгт хүрэхийг улсын хурал засгийн газар эрүүл мэндийн сайдаас шаардсан 10 дугаар сарын 9-ний өдрөөс хойш жагсаалт цуглаан зохион байгуулж байна. Гэвч авч хэлэлцэхгүй тодорхой арга хэмжээ авахгүй байгаа тул ажил хаялт зарлахаар бэлтгэж эхэлснээ Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс танилцууллаа. Цалингаас гадна гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудал бий бөгөөд эх оны төсвийн төсөл тусгасан 2.2 их найт төгрөгөөр эрүүл мэндийн салбар үйл ажиллагаагаа явуулах боломжгүй гэдгийг онцолж байсан. За ингээд энэ ер нь гэхдээ нэг юм болцсон. Ер нь зүгээр ажиглахад энэ Нямбатар нөхрийн хийсэн ажил болоо явчих шүүс.
Гэхдээ хийсэн ажиллаж байхдаа энэ хүмүүсийг ийм тэмцэл рүү урайлан дуудчихсан. Нөгөө Түүхийн ажилтны цалин 3,500 олгоод тэгэл ер нь бүгд төр барьцаад гэсэн шүү дээ. Яах талаар яг тэ. Гэхдээ нэрээ яалтчгүй одоо эмчнэр бол гадны орнууд бол амар өндөр цалинтай шүү дээ. Манай Монголд л одоо бүр ингээд хүний аим авраад байгаа мөртлөө сая хэдэн 100 мянган төгрөгийн цалин аваад байгаа. За ингээд цайд нь гарч ирж уулзсан. Энэ улсын их хурл одоо шууд яг энэ төсвийг өргөн барихаас өмнө энэ улсууд одоо шууд санал хүсдүүд өгсөн шүү. Харамсалтай та нар чи нүдэн сухар байла, чихэнч дүлий байла. Энэ улсын их хурл дээр ямар ч одоо шууд цалин үлсийг нэмэгдүүлэх их усрыг бий болохгүйгээр улсын их хурл өргөн барьсан улсууд нь та нар өөсдөө юм аа. Тийм учраас одоо энийг одоо ямар нэгэн байдлаар хоёр талд гурав талд байдлаар одоо нийгэм буруу ойлгоод битгий дөрүүдэй чиг албан ёсоор хүсмээр байна. Тэгээд ямар нэгэн байдлаар энэ цалин хүсийг нэмэгдүүлэх бол энэ тэмцэл хөдөлгөөнд дуусахгүй. Тэгвэл цалин хүсийг нэмэгдүүлнэ гэдэг нь хэвлэлээр зүгээр ярихын нэр биш. Албан ёсоор улсын их хурлаар энэ төсвийн төсөлд цалин хүсийг нэмэгдүүлэх хэмжээнээс хангалттай санхүүгийн эрх усрыг суулгах талын тэмцэл хөдөлгөөн өрнө шүү гэдгийг албан ёсоор хэлье. За яг наадах шиг дэмжээд байна. Өнгөрсөн хугацаанд цалин нэмсэн нэрийтлэр эрүүл мэндийн даатгалын сан дээр нэг төгрөг нэмэгдээгүй. Тийм учраас бодиттой мөнгө сууж ээж цалин нэмэгдэнэ. Энтэй улстай санал нэг байна. Тийм учраас хэлцээр хийцгээе. Энд гэхдээ надад юутай адилхан санагдсан бэлэр. Та санаж нүүрсний чагсаалын үеэр хоёрт нь гараад ир гэдсэн хоёрт нь гарч ирсэн. Би та нартай нэг талаа гэж хүмүүс гайхаж шаасан. Дайсан байх хэвээр бүгдээрээ хамтдаа эднэртэй тэмцээх гэсэн чинь бүр гайхаж. Яг тэр шиг болж байгаа юм. Яг зөв. Би бас яг та нартай адилхан модалтай хамтдаа тэмцэцгээ. Эмчнэр гайхаж. За ингээд дараа 7 хоногоос ажил хаялт эмчнэрийн ажил хаялт болж өргөжчих юм шиг байна. За дараа чинь бас хүмүүс хараа сууж байгаа. Урлагийн ажилтнууд бас хараа сууж байгаа. Маш олон хүмүүс маш бага цалинаар төрд ажилтны байлээ. Тэгээд бүгдээрээ л хараа сууж байгаа шүү манай. Сайд ямар ч байсан гарч ирж уулзлаа. Дараа 7 хоногт юу болохыг бүгдээрээ хамтдаа харцгаая. За тэгээд одоо багш нарын ажил хаялт үргэлжилж байгаа учраас хаанаас багш нарын цалин нэмэх мөнгө гаргах вэ гэдэг одоо толгой гашлалт энэ 7 хоног жингээ явлаа. За тэгээд эхнээсээ санал дэвшүүлсэн. Багш эмчнэр цалингаа нэмэгдүүлж 3.5 сая төгрөгт хүрэхийн тулд ажил хаялт зохион байгуулж байна. Тэд 3.5 сая төгрөг авдаг боллоо гэд төлөх татвар нь дагаад нэмэгдэнэ. Тэдний цалин нэмэгдсэн сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн нэмэгдэж инфляц үүснэ. Эргээд энэ нь бусад салбарын буюу цалин нэмэгдээгүй хэсэг хувийн хвшлийнхний орлогод хүндрэл учруулж цалингийн нэмэгдэл байгаа онохгүй. Тиймээс нэг хэсгийн цалин нэмэхээс илүүтэйгээр нийтэд дараа болсон татварын дарамтыг бууруулах, татвараа багасгахад анхаарах нь илүү үр ашигтай. За ажил хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүс даатгалын шимтгэлд 11.5, нөөтөд 10, хүн хувийн орлогын алуун татварын 10, эрүүл мэндийн даатгал зэрэг гээд бүгдийг нэмбэл 40 гаруй хувийг татварт судулж байгаа энэ байдлыг өөрчлөх нь илүү үр дүнтэй. Яг үнэ. Эхний ээлжинд 3,500,000 болгочих юм бол татвар аваад нэг 2 сая гаруй төгрөг авах юм билээ. Бас нэг амар ихсэг байгаа үст. Тэгээд татвар нь өөрөө амар том жин дараад байгаа байхгүй. Тэгэхээр цалин нэмэхээс гадна энэ татврын хөнгөлөө гэдэг ийм асуудлыг багш нар ч өөрсдөө маш их ярьж байна, бусад хүмүүс ч ярьж байна. За дээрэс нь энэ мөнгийг яаж гаргаж болох вэ гэдэг талаар улсын хурлын гишүүд ярьсан. 16 яам 20 сайттай байгаа манайх улс тэ гүйцэтгэх засаглал маань. Тэгээ энийгээ бид нэр 10 яам хүртэл болгож хүртэл цөөлөх боломж бол байгаа болоо гэж харж байна. Нэгдүгээрт нь жишээлбэл зам дээр гэдэг эрчим хүчний яам, хот байгуулалтын яам гэдэг бол одоо бүтээн байгуулалтын ажил буюу дэд бүтцийн яам болгоод нэг болж болох юм. Нөгөө талдаа соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам гэж байна те. Энэ маань соёл спортын агуулга уг нь бол боловсролын яамн дээр харилцагдаад явж байгаа хэвээр. Залуучуудын асуудал бол эдийн засгийн хөгжлийн яамн дээр байсан илүү оновчтой болов гэсэн бас миний хөвгөний байр суурь байна. Ийм байдлаар бид нэр гүйцэтгэх засаглалын бүтцийг цомхтхон болгох юм бол нэг орчим их найдварыг бууруулах боломжтой болов гэж харж байна. Зөвөө манай Лука маань бас их зөв юм яриад байгаа шүү сүүлд. Би чи ихэндээ жоохон дургу байсан юм аа. Харахаар нүд ингээ хорсоод идэгсэн бохгүй мó. Залуу коммунист гэж бодоод үзсэн. Залуу хүн гэсэндээ бас айгүй мэдрэмжтэй байлээ. Хамгийн гол нь энэ хүний үгийг сонсох юм уу юу гэдэг нь харин тусдаа асуудал баг. Зөв юм ярьсан. Энэ олон яам бол Монголд хэрэггүй 100 ямаа 60 ухна хичээр тий. 10 яам болгочод бүхэл бүтэн нэг их найдвар хэмнэгдэж байна. Маш их юм.
За тэгээд дээрэс нь дам нөлөөнүүд нь бол нэг их найдаас зогсохгүй, тогтохгүй тий их нөлөө үзүүлэх хаа гэж байна. За дээрэс нь цэнгүүн гишүүн бас ганцаарчилсан хэвлэл юм баггүй лээ. Хэдий хэр хэмжээний мөнгө тавилаа гэд энд үр дүн гарч байгаа гэсэн үг биш. Энд улс төрөөс бид нэр зөв бодлого гаргах хэрэгтэй. Зөв бодлого нь юу гэвэл төр оролцохгүй байж л туслана. Төр оролцохгүй байж зах зээлийн зарчмаар нь явуулах хэрэгтэй. Төрийн оролцож үнийг тогтоодог бүх салбарууд дандаа уналттай байгаа. Шатхуун дээрч бид бүхэн харж байна, цахилгаан дээрч харж байна. Бүх салбарууд дээр хэрвээ төр оролцох юм бол энгийн зах зээлийнхаа зарчмаар өрсөлдөөнөөрөө үнэ болгоод явах байсан энэ салбарууд руу орсноороо бид бүхэн буцаагаад төрийн эрх мэдлийг хит том болгож төрөөс ямар нэгэн тусгай зөвшөөрөл, ямар нэгэн квот авах зэрэг нэрийдлэр авилгалын сүлжээг өөрөө бий болгоод байгаа хамгийн том үндсэн суурь нь энэ байгаад байгаа. За 2026 оны төсвийн төсөлд лото самбуу цэнгүүн тэгээд бас нэг гişүү ингээ гуруулаа нийлээд маш олон зарчмын зөрүүтэй саналууд гаргасан. Энэ саналууд дэмжигдэх юм бол 1.3 их найд төгрөг хэмнэх гээд байна. Энийгээ явуулаач. Намайг чи одоо ингээд хүүхдийн мөнгө хасах гээд ингээд доромжлоод идэг. Тэгэхээр хүүхдийн мөнгө хасахгүйгээр энэ зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжиж юм бол болох гээд байна гэдэг ийм зүйлийг ярьсан байгаа. Тэгээд залуу гишүүд бол үнэхээр лаг байлээ. Ийм боломжуудыг бол бүгдийг ингээд эргэлхийлээд хараад байлээ. За тэгээд 7 хоногийн төгсгөлөөр сайд маань юу гэж ярьсан гэсэн юм. Айчилж байна. Нэлээд урагшилж байлаа. Бас нөгөө тэрийг одоохондоо бид яг эцлээгүй байна. Одоо сургуулийн нэлээд хацрагтай болж байна. Тэр хамгийн энийг яаж нөхөр байгаа вэ? За одоо энийг бол хамгийн юу шүү дээ. Энд чинь хамгийн их сэтгэл зовоож байгаа асуудал шүү дээ. Биш нь өрөөгөө хаашаа яваа. Тэгэхээр сайдаа хилцээр яг үр дүнгүй байх гэсэн үг үү? Үр дүнгүй байх гэсэн үг. Би бас үйлдвэрчний талын талыг нэлээд тийм хариуцлагатай байгаа ч гэж уриалж байна. Хариуцлагатай байгаа ч тийм. Яг орон нутгийн нэг зарим ажил сургуулиуд бол ажил хийсэн юм шиг. Тэр эрхнийхөдөр хичээл авах уу? Оруулахаар хийж байна. Бүр ингээд нүрийн газар болцсон ингээд. Өө энэ манай өрөө хайчиж байгаа. Өрөө нь алга болцсон байж нэгнээс. Өө наадах ч л одоо хамгийн хэцүү нэг аль манай өрөө. Хөөх юмт. Нэрс амар хэцүү шин энэ ажлаа зогсохгүй. Энэ сайдын зарим нэрс зогсохооргүй л харагдаж байна. Хөөх юмт мó Наранбаяр ах маань өөрхийн ингэж зовхын чинь одоо хин санах вэ? Би ч одоо муу Наранбаяраа их дэмжиж гаргаж ирсэн юм байна шүү дээ. Хүн нь их сайн юм байгаамаа уг нь. Таач үнэхээр дийлэхгүй байна өөрхийн. Тэгээд нөгөө бодын шир тав гэдэг шиг тий. Өстө нэр энэ хүний бие хилэмж гэж юм байдаг шүү дээ. Ингээд маачаад ирээсөө ямар ч гаргалгаа олдохгүй байна л да. Яагаад ч мөнгө өч хасч болдгоо өөрөө өөрхийн амт нэг жижиг намын хүн байгаад байдаг. Ингээд айгүй хэцүү байдалтай болцсон явж байна. Тэгээд мэдгүй дараа 7 хоногт л ажил хайл зогсохгүй. Тэгээд та сайн бодно үсттэй. За тэгээд бас хөөрхөн сэтгүүлчд хөөрхөн юм акц маягийн юм явуулаад илээ. За тэгээд нэг вебсайтын тэр акц ямар акц явуулсныг өдөр харъя. 16-гийн 7-т юу заасан гэдэг вэ? Юу гэсэн үг? Ямар заалт байдаг вүлээ гэдгийг л танаас. Эсвэл та эндээс энэ ихний хөтөлбөрийг харах боломж байна уу? За. Сурч. За, сурч боловсрох, төрөөс бүх нийтийн ерхий боловсрол өн төлбөрөөр олох гэдэг байна, тийм. Сурч боловсрох хэрэгтэй. Өнөөдөр хүүхдүүд энэ эрхээ эдэлж чадаж байна уу? За, ер нь хэцүү шүү дээ, тийм. Энийг бид эдвэх л олон жил боллоо. Тэгээ яг хоо энийг бид нэр тэргүүлэх чиглэл гэж ерөөсөө ач холбогдол өгч төрийн бодлого одоо бас анхаарсангүй. Бүр яг хэрүүлчихэд мэддэгдээд байгаа шүү дээ. Эдийн дэд дээр юу гэдэг байлаа гэсэн юу гэсэн үг юм. Гэт ингээд муу улгаш намайг чэленж хийж нам гэд ингээд өөрийгөө хамгаалах байр суурьтайсэн чи азар нөгөө талынх нь юм орж ирсэн. Тэгсэн чинь тайвширснаа ер нь бол бидний боловсролын салбар гэж үгтэй. За ингээд энэ 7 хоног жингоо ажил хаялт үргэлжлэлээ. Эцэг эхчүүд маань баг 3-7 хоног жингоо хүүхдүүдэд цэцэрлэгтээ өгч чадсангүй. Хүүхдүүд маань 2-7 хоногийн дараа сургуультай явсангүй. За яг өнгөрсөн 7 хоног бол би Италитын 7 хоног байсан. Харин энэ 7 хоног бол хичээл сургуультай явах 7 хоног байсан.
үнэхээр бодын шир 5 болчоод байна. Тэгээд өөрсдийнхөө зардлаас хасахгүйгээр салин нэмчих юм бол баларна гэдгийг бас ойлгож байгаа хаа гэж бодчих. Тэгээд энэ 7 хоногт багш нарын ажил айлд үргэлжиллээ. Skytel компани амар цагийн хамгийн том урамшууллаа зарласан байна. Энэ бол машинтай болдоо. Та бүхэн Jetour T1 гэдэг машин байгаа зөө. Тэрийг хожих боломжтой. Дээрээс нь mystery box-о задлаад дата ирэх болон Apple-ийн төрөл бүрийн электрон барааг бас авах боломжтой юм шүү. Өөрийн болох боломжтой. Тэгэхээр та хэрхэн энэхүү урамшуулт хөтөлбөрт оролцох вэ гэхлээр тэгэхээр та хэрхэн энэ урамшуулт хөтөлбөрт хамрагдах вэ гэхлээр дараа болон урьдчилан төлбөрт үйлчилгээнийг шинэ хэрэглэгч болох. За Монголдо дараа төлбөрт үйлчилгээний бас хэрэглэгч болох. Монголдо дараа төлбөрт үйлчилгээгээ ахиулах. Мөн та бүх төрлийн төлбөрөө хийх дижитал картаар дансаад цэнгэлсэн тохиолдлуудад та бүхэн машинтай болдоо урамшуулт хөтөлбөрт оролцох эрхтэй болох юм байна. Машинтай болоорой манайхаа. Skytel машинтай болдоо урамшуултаа хийсэн шүү. Миний нэр цэцээ, түүний нэр болдоо. Харин чиний нэрийг хин гэдгийг болдоо. Монголдо болдоо, машинтай болдоо. Skytel байдгүй бол ажил замаас холдоо. Шин дугаар аваад машинтай болдоо. Багцаа томруулаад машинтай болдоо. Skytel-ийг сонгоод машинтай болдоо. Team бидтэй болдоо. Skytel-ийн үйлчилгээг сонгоод Jetour T1 автомашины эзэн болоорой. За одоо бидний халаасанд байгаа мөнгө өдрөөс өдөр ирэх тусам үнгүүдж байгаа талаар бас мэдээ явсан байна. Үзэгч та яг одоо Монгол төгрөг болон ам долларын ханшийн сүүлийн 5 жилийн харьцааг харж байна. Харамсалтай нь Монгол төгрөг зөвхөн сүүлийн 5 жил гэлтгүй 10 жил дээрч унсаар байгаа. Энэ харуулсан зурагт Монгол төгрөгийн ханш долларын эсрэг 27% унжээ. 5 жилийн өмнө таны халаасанд байсан 100 мянган төгрөгийн 3/1 нь одоо мөнгө биш цаас болсон гэсэн үг. Уг нь Монгол улсын мөнгөн тэмдэгтийн ханшийг Монгол банк тогтвортой байлгах зорилттой ажилтдаг үлээ. Эцэст нь Монгол улсын багш эмч нар цалингаа нэмүүлэе гэж жагсаал зүглэм болж байгаа юм биш. Тэд өнгөрсөн хугацаанд халаасанд орж байгаа цалингийнхаа цаас болсон хэсгийг нөхөж авъя гэж тэмцэж байна. Монгол улсын тэмдэгтийн үн цэнийг тогтворжуулахгүйгээр мөн үүн дээр татвар шимтгэлийн дарамтаа бууруулахгүйгээр цалин нэмэх асуудал ярих нь ямар ч утгагүй асуудал болоод байна. Театр. Сайхан цалин нэмж болно. Гэхдээ мөнгө хэвлээд нэмчих юм бол энэ зөвхөн багш нар хохироо зогсохгүй улс орон даяараа хохирно шүү гэдгийг л энэгээр хэлээд байгаа. Ингээ нэг тэтгэвэр нэмсэн болдог, цалин нэмсэн болдог, дагаад юмны үн өсчдөг. Багш нарын цалин 3,500 болгоод талхны үн 5,000 болчих юм бол ямар хэрэг байсан бэ тийм үстэй. Тэгэхээр төгрөгийнхөө ханшийг унахгүйгээр мөнгө хэвлэхгүйгээр цалин нэмэн шүү гэдгийг л энэ мэдээгээр хэлээд байгаа шүү манайхаа. Өнгөрсөн 7 хоногт игсэн бензины хямрал энэ 7 хоногт шийдэгдсэн гэж яриад байгаа шүү манайхаа. Шатгууны хамслыг бид нар шийдвэрчээд байгаад шатгууны хамсалтай гэж нийгмийг өдөөж турхирж байгаа юм шиг юм ярианууд. Арай гэж бид нар одоо өдөржин шинж ажиллаж иж шатгууны хамсал бол өнөөдөр бол бүрэн шийдвэрлэгдлээ. Улаанбаатарын асуудал бол өнөөдөр үдээс хойш гэдэг бол асуудал болчихно. Хэвийн хэмжээнд хэрэглээд явах юм бол одоо бас байдал нөхцөл тогтворчхоор байна. Уржигдраас өчигдөр хамаагүй дээрлсэн, өчигдрөөс өнөөдөр хамаагүй дээрлэж байгаа. Одоо зөвхөн А92 дээр үүссэн шок бол үндсэндээ өнөөдрөөс ингээд одоо хэвийн байдал руу шилжих рүүгээ орж байна. Асуудлыг бүрэн шийдэж одоо импортын хэмжээг хэвийн болгож, хэвийнээс одоо бараг 2 дахин хэмжээнд оруулж ингэж шийдэж чадлаа. За засгийн газрын тэргүүн энэч салбарын сайд энэч ингэж мэдэгдсэн ердийн өдрийг бодвол нийлүүлэлтийг 2 дахин нэмэгдүүлсэн өнөөдөр л шатгууны нийлүүлэлт хэвийн болно гэж амлаж байсан. За гэвч өнөөдөр 12 цаг 56 минутын байдлаар нөхцөл байдал дээрдэггүй хэвээр үргэлжилж байна. Петромос, Шунхлай, МТ гээд томоохон шатгуун түгээх станцуудын зарим салбарууд нь бол нийлүүлэлт дууссан гэдэг ийм тайлбарыг өгөөд шатгуу өгөхгүй байгаа бол за өгч байгаа салбаруудад нь дараалал ихтэй за 50,000 төгрөгийн хязгаарлалт тогтоож жолооч нарт шатгуу өгч байгаа ийм нөхцөл байдалтай байна. За энэ 7 хоногчингоо шатгуунаа шийдчихсэн гэд байсан боловч за би л өчигдөр өрөө яваад дандаа оочтой байлаа эсвэл хаалттай
бензин колонкууд үлээ. За магадгүй хотынхан маань бензиний дүүргээд байгаа учраас бас хомсдол үүсээд байгаа байхыг үүсэхгүй шүү дээ, тийм ээ. Тэгвэл хөдөө орон нутагт ямар байгаа бүгд харцсан. За бензин тас алдаж хэр байна даа. За ёстой бензин чинь нүднийг юм болоод байгаа шүү дээ. За одоо 10 сарын дундаас л эхлэх байхгүй болсон. Тэгээ одоо та хэд мэн яаж энэ малдаа хөл залах хунаагаа энэ мотогоо цэнгэлж яаж нэг юм. За тэгээ энэ тэндээс ойч мөчтэй төв явсан хүмүүсээр л олуулаад тэгжил ирж байна. Зарим бинээсээ гуугаа тэгэл. Гуугаал. Яг хөдөөж гисэн хомсдолтой байгаа юм шиг манайхаа. Нөгөө юу ч өөрхий мотоцикл ч юм бол дүүргээд нэг шалахгүй л гэдэг. Нэг үсрээд за бүр макс нь 5 литр л үйл гэдэг тийм. Тэгээд хөдөө орон нутагч гисэн хомсдолтой байгаа юм байна. Бензиний хомсдлын хажуугараас түлшний хомсдол яваад байгаа. Тэгсэн чинь тэр хомсдол дээр нөгөө муу дээр муухай дээр улцсан гэчээр хомсдол дээр нэмээд бас аппликейшны хомсдол гэж юм болоод байна. Хомсдол үүсээд байгаа түлшээ иргэд арайхийн олоод авах гэтэл хотуулаа аппликейшн гацаж иргэд түлш авахд бэрхшээл үүсээд байна. Улаанбаатар хөгжлийн корпорац хувьцаат компани тус аппликейшнийг үүсгэжээ. Нэг гэрийн олон гишүүн аппликейшнд тус бүртгүүлж давхарсан тоогоор 300,000 гаруй иргэн ашигласан тул гацаж эхэлжээ. Хонхон дуурхаар дамрантаа гихчээр арайхийн нүүрсээ олоод авах гэтэл аппликейшн гацах, аппликейшнаа ажилуулж чадахгүй байх, иргэний үнэмлэхгүй орон нутгийн харьяалалтай төр оршин суугч байх, гих зэргээс түлшээ худалдан авч чадахгүй нөхцөл байдалтай нүүр тулж байна. Хонхон дуурхаар дамрантаа. Йоо, ямар тэнэг юм бэ? Гэхдээ энэ би сандгийн би чинь гэр орооллын хөвгт байхгүй манайхтай архих. Тэгээ би чинь жил болгон нүүрсэнд явна. За тэгээ налахын нүүрс энэ юун дээр цайз 16 дээр бол ингээд портертой за 30-тай ингээд зардаг. За би ингээд тэр аваар очингууд бүгдээр л надаас аваараа гэж гэлтгансан сайхан хар налахын нүүрсийг чинь булаацалтаа намайг чинь булаацалтаа гууж ах нь өстой хямдруулаад үгээд ингээд тэгэл нэг жилийнхаа нүүрсийг портероор ч юм уу 30-тай авдаг байсан. А гэтэл төр энэ түлшийг авснаас хойш юу болсон бэ гэхээр бид нар нүүрсэндээ очрлог байсан. Очрлоод бүр авч чадгаа байсан. Тэгээд бүр авч чадахгүй дээрээ дахиад аппликейшнтэй болсон. Аппликейшн дээр олоод аппликейшн ажиллахгүй болохгүй болсон. За тэгээд аппликейшн байсан ч гэсэн бас болохгүй байж магадгүй юм шиг байна. Өмнө нь нөгөө картаар эсвэл иргэнүүлэх QR-аар ингээд бүртгүүлээд авчдаг байсан шүү дээ. Одоо болохоор зэрэг иргэд энэ түлшийг авахын тулд хүн суртал үүсгэж байна гэдээ яриад байна л да. Жишээлбэл газрынхаа гэрчлэгийг ч юм уу те одоо нөгөө иргэнийхээ өмнөх хуулбарыг хорооны тодорхойлолтыг гэдэг шиг тэднээсээ бүрдүүлж ийж одоо тэр нүүрс авах эрхийг нь цаашаа системдээ бүртгэнэ гэдэг ийм шаардлага тавьж байна. Энэ тал дээр ер нь ягаад урдных шиг вэ? Ямар яг зөв тодорхой хэмжээний лавлага авж байгаа. Тэгэхгүй бол ямар асуудлууд үүсэж байна гэхээр яг түрүүний миний хэлдэг шиг хөдөө орон нутагт жил 100,000 тонн Улаанбаатарын сайжирсан үсийг авч гаргаад байна. Тэр нь болохоор ингээд нэг өрхийн олон иргэдээр бүртгүүлж давхарцсан тоогоор аваад байгаа байхгүй. Дараагийн асуудал нь аж ахуй нэгжүүд нөгөө 1 кг-ын 250 төгрөгөөр авах мэдлэнгээ 175 төгрөг 200 төгрөгөөр авч хямдалтай авахын тулд тэгээ ингээд нэг аж ахуй нэгжийн хэрэглээ чинь жилд бас тодорхой хэмжээгээр нэлээд олон сайтууд хэрэглээ байгаа ш. Тэр мөнгөө эмрэхийн тулд давхарцсан тоогоор иргэдээр бүртгүүлж хиймлэр ингээ хомсдол үүсгэж аж ахуй нэгжүүд аваад. Нүүрс авъя гэсэн чинь за юу хорооны тодорхойлолтоо газрын гэрчлэгийг иргэний үнэлгээ нотариотоор баталгаажуулаад дээрэс нь хажуу талын айлын тодорхойлолтоо авчраа. Тэгээд дээрэс нь аппликейшнээ тат. Тэ ямар лалрын юм болоод байгаа юм. Зүгээр бодъё л доо хэрвээ би нүүрс зардаг байсан бол бэл аль болох хүн аваад байвал баярлна үсттэй. Тэ? Хүн аваад байвал ашиг их олж ил гэсэн үг шүү дээ, тэ? Аваад байвал би ч гэсэн нүд мүдэн ингээл гялтганаас та манахаас та нүүрсний бололт амар сүүлдээ компаниуд аваад ирлээ гэж та баярлалт гүйсэн чинь манай дарга давай далаа байхгүй. Аваад байна. Ана агуулмаар уу байна. Энд ч одоо бүр авсаар байгаа нүр хиймэл хомсдол шаачлаа гэж байна. Энэ биш дээ. Энэ бол зүгээр яг гаж үзэгдэл шүү. Энэ бол гаж шүү манайхаа. Энэ бол үнэхээр гажиг шүү. Энэ тэнэг юм яриад зогсож чинь гэдэг бол өөрснөөс ичих ёстой шүү. Энэ бол ийм
Монгол улсад энэ төрийн оролцсон юм ямар лалрын гажиг болцсон байгааг ингээд энэчээс харж бол. Тэгээд энэ өвөл манайхаа эдрээс эхлэегүй байгаа шүү дээ. Одоо хасах 3-тай байгаа гадаа. Ийм байхад ийм байж хад эдрээс эхлэхээр хүн амьтан хөлдөж өгөхгүй дээ. Давай далаа даргаа. Өөрийнхөө дүүх тэр метростроны дарга болгоод явж байхаар наад өөр асуудалтай анхаарлаа хандуулаач. Тэгэд одоо дарга болохоор хамаатан саднуудад тойруулаад энэ тэнд ингээд паразитлахын энэ тэнд ингээд тавьчихдаг. Тэгэд гоо манайд өөрийнхөө хүчээр тийшээ орсон гэнэ. Шаагаад. Манайд өөрөө багаас метро тоглож өссөн учраас метроны дарга алсан шаа. Би ерөөсөө хамаагүй гэж хэлж байгаа. За тэгээд Нямбатар дарга түншнээ урдад гэсэн бас эрүүний шүл уулгасан. Юуны үйлдвэрлэлийн дамжлагаас гарч байгаа юм дээр давхар чанарын хяналттай ажиллал. Энэ нэг биш. Та хэд бол нэгхэн савлгаа тэгж явсан гэдэг байна шүү. Тэр энэ гомдлууд гараад байна. Хэдүүлээ танаа савн дээр чи би ондоо андуураагүй 25 дээшээ нэмэх хасах 1 кг гэд бичсэн байгаа үстэй. Тэгээ яагаад энэ хүмүүс чинь 10 итгэн килограмм байна гэдэг вэ? Одоо хариуцлага яриа шүү нөхдүүдээ. Хэдүүлээ эн чинь төрийн ажил гэдэг бол заавал тийм нэг одоо хариуцлагатай зарчим дээр явах хэрэгтэй. Тэрийг бодно шүү. Одоо Эрдэнэ энэ гомдлыг арилгах тийм гомдлуудыг шууд тэр борлуулалтын цэгүүд дээр үлдээгээд тэгээд тэр хүмүүст хохирол буцаас төлөх ийм асуудал шийдэв. Яасан гэхлээр энэ штэ гэсэн шууданаас хулгаалаад эхэлсэн. 25 хил биш 10 хэдэн хил зараад эхэлсэн. Дундаа нь хулгай явсан. Үш манайхан энэ яг бүр яг социализмын үеиг хуулцсан юм шиг шааж энэ. Бүр яг социализмын үед ийм дарга цагт хуул болвол болдгоо ажил явдггүй байсан. Яг бүр яг хуулцсан юм шиг зөө. Z генерашны хүүхдэд хараад ороо социализмын үед яг ингэж явдаг гэсэн шүү. Тэгээд ардаа яагаад хүн бүр баг балчраасаа эхлэн социализмын өмчийн эс ширхэг бүрийг арвилан хамгаалах ёстой гэж ураа байдаг байсны гол шалтгаан ийм. Төрд ажилтдаг байсан хүмүүс нь хулгай гэдэг байсан байхгүй юу та? Дарга загнаа нэмэр байхгүй байсан байхгүй юу та? Өөр ардаа яг 80-аад онд болдог байсан юм одоо ингээд 2025 онд ингээд Нямбатар даргын нүдэн дээр ингээд болж шít манайхаа. Энэ одоо юу болоод байгаа бидстаавар. Би нэрэ П гэж хэлмээр нэрэ шүү. Бүтэхгүй. За тэгээд энэ бол зүгээр месс. Энэ бол яг амьдрал дээр болж байгаа жинхэнэ жоок, онгоо. Одоо юу гэж хэлэх юм те? Социализм зүгээр ингээд авсан дотор байсан те аль хэдийн нас урцсан үхсэн байсан тэр социализм гэдэг юмыг ингээд зомби болгож гаргаж ирээд ингээд яг л тийм болж байна. За өнгөрсөн 7 хоногт бас нэг юм та бүхэнд сануулсан анзаарсан уу юу? Нөгөө Монгол улс Улаанбаатар хотын усны нөөцөн дээр одоо театр барих гээд байгаа шүү дээ. За тэрийг Нямбатаргаас асууж. Тэр үндэсний цэцэрлэг түрээлэнтэй ерөөсөө яг хавирахгүй штэ. Энэ хүмүүс ингээ буруу ойлголоо. Усны нөөц мөцтэй. Тэрний усны нөөцөөс хамгаалтын бүсийг гаргаад тэгээ бүр цааталтаа баян зүрхийн товчооны тэнд яаж байгаа штэ. Тэгэд энэ мэдээллийг ямар хүмүүс гаргаад байгааг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Энэ өмнө нь үндэсний цэцэрлэг түрээлэн уг нь 1200 га байсан юм билээ. Энэний бараг 360-аад гагийг МС-с авсан юм билээ. Sky Resort байсан таа. Тий, Sky Resort байсан. Тэгэхээр нэг компани болохоор 300-400 гагаар нь аваад юм хийчих болдог. Төр өөрөө тэр цааталт театр байгуулъя гэдэг энэ гадны зээл тусламж ашиглалтыг сайжруулгээд нэг талаараа шаардаад байгаа шүү дээ. Тэгээ би байхгүй газрыг өөр хаанаас байлах вэ? За. Хаа байсан те үндэсний цэцэрлэг түрээлэнгээс бүр бараг хичнээн километр тэр уулын ингэрт байгаа юмыг үндэсний цэцэрлэг түрээлэн байсан шээс. Нөгөө муу бол нөгөө муу хараа уухаа гэдэг чинь нөгөө МСС шээс. Тэр сайхан гарууд юм. Гэхдээ бид нар тэр уулын ингэр дээр байгаа юмны тухай яриаггүй штэ дарга. Тэр
Улаанбаатар хотын нөгөө усны нөөцийн худаг байгаа газар битээ юм барьж л гэд гуйгаад байгаа шүү дээ. Юу MCS тэр уулын ингэрт байгаа тэр Sky Resort юу яриад байгаа юм бэ? Ирүүл байна уу? Ирүүл байна уу? Эдний нэг мэдрэл зэтрэлээ шалгуулмаар байна шүү. Шар хатмаас нэг таньдаг манайха нэрэ таньдаг юм ч байна уу шар хатмаас нэрэ тоглоомгүй. Тэгвэл нэрээ ярьж байгаад үзүүлээд хүү энэ байгаа. Энэ нэрээ энэ солиорлол нь бүр дээд зэгтэй шаачлаа шүү манайхаа. Энэ солиорлоо шүү дээ. Зүгээр ингийн ингэж бодоод шүү дээ манайхаа хамгийн амар нь. Өвлийнхаа аяллыг төлөвлөж байгаа бол би та бүхэнд яг одоо iTrip-ийг санал болгож байна манайхаа. Би энэ өвлийн аяллынхаа онгоцны билетийг iTrip-ээр захиалсан байгаа. Би тэгтээ 9 сар захиалсан шиг санагдаж байна те. Эрт цагаалах тусмаа илүү хямдхан байдаг. Дээрээс нь 1-2 хоногийн зөрүүн дээр онгоцны маш их үнийн зөрөө гардыг шүү. Тэр зөрөөг та бүхэн iTrip-ийн аппликейшнээр ороод харахад маш тодорхой харагдаж байгаа. Дээрээс нь хүмүүс аялал захиалмаар байдаг шүү дээ. Та аяллаа захиалж болно, таксигаа захиалж болно, eSIM-ээ захиалж болно. Та буудлах одоо вилануудаа захиалж болно. Тэгэхээр бүх юмыг iTrip-ийн энэ жижигхэн аппликейшн дотор бүгдийг багтаацсан байгаа манайхаа. Зөвхөн надад бол би ч өөрөө электро хөгжим сонирхдог. Тэр цэцмээ би Tomorrowland руу явах мөрөөдөлтэй байдаг байхгүй юу? Тэгсэн чинь Tomorrowland-ийн Шанхайд аялал зарлагдсан байлаа. Тэр бол миний хувьд айгүй гоё санагдаж байгаа. Тэгээд та бүхэн аяллаа iTrip-ээр төлөвлөөрэй манайхаа. Бүхэн байгаа шүү энэ аппликейшн дээр. Nestle Kids багцаалал, зочид модуль, Airport такси, аяллаа дата сим, аяллаа даатгал бүгдийг нэг дороос. iTrip. Энэ 7 хоногт лавгийн том мэдээгээр одоо либерал үзэлтэй холбоотой нэгэн одоо этимолог гэж ярьдаг юм да. Тий. Нэгэн үгийн тайлбарыг нэгэн гишүүн хийжээ. Тайр нь улс төрийн үзэл баримтлалын үед яг ямар үзэл баримтлал? Социал-демократ. Социал-демократ. Одоо энэ арчсан намд юу нэ? Яаж нийцэж байгаа вэ? Liberty гэдэг бол freedom гэсэн үг биш. Эрхчлөө гэдэг бол freedom гэж тусдаа хөтэй. Liberty гэдэг үг бол lib гэсэн үг нь бол латин гаралтай. Оройдвол чөлөөлөх гэсэн үг. Одоо Liberation Army гэдэг яриад байгаа lib чөлөөлөх, эрти гэдэг бол эрти гэдэг дагуур бол ангаахын хэлэг их байдаг л да латин үг. Боомлох гэсэн үг. Оройдвол liberty гэдэг бол эрхчлөө боомлох гэсэн. Чи яг онсон байна. Лип честно, эртээ гэдэг шат. Өөртөө ийм онгоо өгдөг мэдгүй. Айскрим гэж юу гэсэн үг юм бэ гэж чинь. Мөхөөлцсөн. Айс гэдэг нь юу гэсэн үг юм гэж чинь. Мөхөө гэж. Яг тэр шиг шаацаас тэ. Лип гэдэг нь хэрэгчлээ. Эртээ гэдэг дагуур нь бол гэж. Тэгсэн чи эрхчлөөг хязгаарлах гэдэг үг чи liberty гэдэг чи эрхчлөөг хязгаарлах. Энэ эрхчлөөг хязгаарлах хөшөө шүү дээ. Liberty statue гэсэн чи энэ бол эрхчлөөг хязгаарлах гэдэг нэртэй хөшөө юм байна. Дарангууллыг хөшөө гэж хэлдэг шээс. Алнаа нэрээ. За яах вэ? Тэгээд одоо болно. Хэдүүлээ болно шүү манайхаа. Алах юм байна. Мөхөө гэдэг шиг шаачаас. Ардын намын зодон энэ 7 хоног ч гэсэн үргэлжилсэн. За тэгээд зодон яаж үргэлжлэснээ бүгдээр харцгаая. Тэр учраас одоо би шадар сайд, амар сайхан сайдыг хүс. Ажлаас чөлөөлж байгаа өнөөдөр мэдэгдэж байна. Ерхий сайдын өрөөх нэгэнд шатгууны хамслыг бид нар шийдвчээд хагаад шатгууны хамсалтай гэж нийгмийг өдөөж төрхөрж байгаа юм шиг юм ярианууд. Арай гэж бид нар одоо өдөржин шинж ажиллаж
шатууны амсгал бол өнөөдөр бол бүрэн шийдвэрлэгдлээ. Ийм танхимаасаа зурсан байр суурь зарчмуудыг хүртэл илэрхийлж байгаа явдал бол бас үннийг хэлэхэд бидний байрлалсан хариуцлагт ингээд нийцэхгүй байна. Юм учраас ингээд өчигдөр үндсэндээ ороод шийдэх хаад бичгүүдээ ингээд явуулаад чөлөөлөх болсныг хамтлагийнхаа өмнөд ярьж байна. Энд одоо тэгээд цаашдаа ажиллана гэж хүсье. За энэ хэлэх зүйл шууд ингээ гараа явчихдаг юм уу тий? Эн чинь бас нэг жоохон удлаа ингээ суудаг юм уу? Гэхдээ би байж л да. Би дахиад жоохон шадар сайд хийж л да гэж юм. Эйгүүл юм боллоо. За тэгээд шадар сайдаа чөлөөлсөн. За ингээд хууль зүйн сайд чөлөөлсөн. Одоо шадар сайдаа чөлөөлж байна. За ингээд А9 болон АБ2 хоёулаа нэг талд орлоо. За дээрэс нь амар баясгалантай холбоотой бас мэдээлэл гарсан. За авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс улсын хурлын гишүүн амар баясгаланд холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах, их хэмжээний хахуул авах, үндслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт хэргүүдэд тус эрүүгийн хэрэгнээ шалгаж яллагтагчаар татах саналаа ирүүлсэн. Урдчилс гаргасан санал бол үндсэлтэй гэж үзэж, за улсын хурлын гишүүн амар баясгаланд холбогдуулан эргүүлийн цэцгийн ангийн 21-р зүйлийн 2 дахь засагаас улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах, за мөн их хэмжээний хахуул авах, за эргүүлийн цэцгийн ангийн 22-р зүйлийн 2 дахь засагаас улс төрд нөлөө бүхий этгээд үндслэлгүйгээр хөрөнгөж гэсэн зүйл ангиар тус эргүүр хүч ялчаар татаж, за мөрдөн шалгах байгууллагт хөргүүлж одоогоор холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. За үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гаргаад авилгалтай тэмцэх газрын гинт хурдан ажиллаад гэсэн. Хүшээ. Энд чинь нэрээ гинт хэрэгтэн байсан юм биш үү? Ардын намын хурлаас өмнө энийг шалгая л да манайхаа. За тэгээ ардын намын дөрмийн дагуу сэжигтнэр татгдсан хүн бол дараагаар томилогдох ямарч боломжгүй. Энэ хүн дараа нь гэмт хэрэгтэнж болж болно, болохгүй ч байсан болно. Зүгээр л 11 сарын 15-нд одоо ийм зүйл хийснээрээ дараагт нэр дэвшихгүй болж байна гэсэн. Тэгээд зүгээр надад нэг зүгээр харамсалтай юм байна. Манай хууль хүчний байгууллагын зүгээр ингээд харваас ийм улаан цайм лалрын ийм улс төрийн юмд ингээд оролцоод явж байгаа надад бол жоохон ойгутмаар санагдсан. Яг үнэ. Тэгээд 15 мавныхын тараа нь ингээд шалгаж болно үстэй. Тэгэхгүй ингээд яг ингээд хард сууж байгаа л тий. Альныхын тал ялах нь гэж байгаа юм шиг хард сууж ийснэ гинт гарч ирж мөрөөд нэг энэ нь бол жоохон онцгой санагдсан. За ингээд ардын намынхан дотроо уучраа олцё гэд ажлын хэсэг байгуулжаа. Сар гаруй хугацаанд үргэлжилсэн ерөнхий сайд Зандан шүтэр улсын хурлын дарга амар баясгалан нарын толгилцоон эцэстээ үндсэн хуулийн цэцэг хүртэл үргэлжилж амар баясгалан өргөдлөө өгч чөлөөлөгдөн улсын хурлын дэд дарга болгон туяа үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон гэх мэт үйл явдлууд ар араасаа улс төрийн хүрээнд өрнөсөн. За улмаар улсын хурлын даргын томилгоо улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн даргын томилгоо зэрэг олон асуудлууд парламентод гацаж за нэг намын зовлон төрийн хямрал үүсгэж байна. Тиймээс намын дотоод асуудлаа цэгцэлж намын хурлаар намын даргаа сонгох ёстой гэж зарим гишүүд байр суурь илэрхийллээ. Зөвлөлийн гишүүн учраас тэгээд хуралдаа ирж байна. Ямар асуудал илэрсэн тэрнийг хэн олонхын давуу байдлаар шийдэн тэрүүгээрээ л асуудал шийдэн. Монголчууд ярьдаг шүү дээ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлэосоор хэрэггүй гэж. Тэгвэл өдөр дах зөвлөлийн хурлаар хагаралцсан талуудыг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсэг хоёр хуваагдаад байгаа асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэн нэгтгэх үүргийг авчээ. За ажлын хэсгийн гишүүдийг санал хураалтаар сонгож бүрэлдэхүүнд Тогтох сүрэн Нямд орж Нямбаатар, Ж Бат Эрдэнэ Амар сайхан, Ж Эрдэнэ Бат Мэнд сайхан Учрал, Инхвалд Испаяр, Инхваяр, Дашьондон, Инхбаатар нар багтсан байна. За ажлын хэсгийн ахлагчаар Хүрлбаатар сонгогдчихэ. Мэдгүй. Энэ хоорондоо эвсхүү. Дандаа бинийг үзэхгүй хүмүүс бөөндөө нэг газар цугларсан юм шүү дээ. Тэгээ хамгийн гол нь одоо найрамдна гэдэг нь одоо бас яа гэсэн үг юм тий. Тий тохиролцоод гэмт хэрэгүүдээ бүгдээрээ нууцгаач гэсэн үг юм уу яа гэсэн үг юм тий. Тий одоо хуулийн байгууллага чамааг шалгаад өглөө минийхөө. Ах нь муу сануул бас санч чадлаа юм. Бас сайн санч чадна гэж яагаад. Ахтай энийгөө өгчүүл ахын чамааг дээр эргээс ч мултлаад ингээд яач гэж мэгээд. Тийм л юм явах гэдэг чинь. Нэр
манай нөгөө нэвтрүүлгээр байнга гардаг манай Eagle-ийн anchor Анужин маань ирсэн юм шүү нэрээ. Eagle эзэг чиний мэдээ бас хэд гарсан баха тий? Нилээд гарсан бах тий. Анужин Eagle-ийн anchor хүрэлцэн ирсэн маань яг anchor хүний өмнө ингээд суугаад ийм юм гэдэг чинь маш их сандардсан байна. Маш их сандардсан байж. Хотлоо тий. Ерөөсөө сандраагүй мөртлөө. Сандардсан байна гэх. За тэгээд эвлэрэлт явсны дараа ардын намын бүлэгчин бас сар гарan хуралдаж чадахгүй байсан шүү дээ. За учраа олцоож явах шиг байна бас. Үндсэн дүрмд заасны дагуу улсын хурлд Монгол ардын намын Монгол ардын бүлгийн даргын асуудлыг өнөөдрийн хурлаар ярьж улсын хурлд дахь Монгол ардын намын бүлгийн даргаас Жадамбын Бат Эрдэнэгийг чөлөөлж улсын хурлын гишүүн жигчдэм бачаргалыг томиллоо. Мөн одоо улсын хурлын дэд даргын болгон туяаг улсын хурлын дэд даргын ажлаас чөлөөлж улсын хурлын дэд даргад улсын хурлд Монгол ардын намын бүлгээс улсын хурлын гишүүн Жадамбын Бат Эрдэнэгийг нэрийг дэвшүүлэхээр боллоо. За ингээд хуучин бүлгийн дарга маань дэвшүүлэн зайлуулагдаад улсын хурлын дэд дарга болоод за тэгээд ардын намын бүлэг анх удаага ч юм бэ энэ зодооноос хойш анх удаага 60 хэдүүлээ бөөндөө хуралдаад шин дарга томилоод хуучин дарга булган туяагийн оронд авиж тавьсан байна. За тэгээд ер нь учир зүгээ олцох тийшээгээ хандж явах шиг. Тэгээд хамгийн гол тэр учир зүгээ ололцох гэдэг нь хамгийн лалрын нэг юм хуйлтаны шинжтэй болоо явчлаар одоо яадаг ч юм аа мэдэхгүй одоо. За нэг юм болсон байна. Дарга нарыг зодтолдож за дээрэс нь тэнцээ төсөн мөсөө ярьж ингээд байж ах зур ер нь иргэдийн маань амьдрал ер нь ямар хуу байгаа юм бэ? Дарга нар маань одоо бол албан тушаалын тэмцэл нэг нэгнийгээ одоо огцруулах өөр нэг хүнийг томилох гэд бөөл албан тушаалын тэмцэлтэй явж байгаа шүү. Энэ зур иргэд маань ямар хуу байдалтай байгааг өдөр харцгаа. 5 удах хурал нэг хэл сонгон нэг 2 сервис авахдлаа одоо 30 мянган төгрөг болсон байна. Тэгээ ер нь талах борцгоны нь бол маш их нэмэгдсэн шүү дээ. Саяхан 1050 байсан талхч одоо 3000 болчиход байгаа. Нэг авсан мөнгө маань тэр жигээр явчихдаг ерөөсөө. Тэгээ гайхаад нэг их мам хөлт ямар мөнгө маань дөрчөөд гайхдаг байхгүй. Тэгээ харагч хөндөө юмны үнэмс чим одоо. Сарын сүүлээр иргэдийн дэлгүүрээс зээл авах тохиолдол улам нэмэгддэг болохыг дэлгүүрийн худалдагч онцолж байна. Харин хүүхдийн мөнгө тэтгэвэр цалин буух үеэр иргэдийн худалдаа авалт сайжирч иргэд дэлгүүрийн өрөө төлдөг болохыг хэллээ. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт тааруухан болж байгаа нь дэлгүүрийн орлогоос илт мэдэгдэж байна гэлээ. Сүүлийн үед иргэд амттай зүйлсээс илүүтэй яг л өдөр тутмын хэрэглээний талах, ногоо, мах гүрлийг л бага хэмжээгээр авч байна хэмээн худалдагч учраллаа. Харин бараа бүтээгдэхүүний үн 2-3 дахин нэмэгдсэн байгаа нь энэхүү графикаас харагдаж байна. Тухайлбал наад захын өдөр тутмын хэрэглээ болсон 1 кг алтан тариан гурилын үн болон төмөсний үн 3 дахин, атар талах болон хонь үхэр махны үн 2 дахин нэмэгджээ. Иргэдийн амьдрал бол нэг иймэрхүү байдалтай байна манайхаа. Тэгээд та хэдийг албан тушаалаа булаацалтаад тий зодтолдож явах зур иргэдийн маань амьдрал улам хүндэрсээр байна. Тэр тусмаа энэ намар маш хүнд намар болж шүү. Хүмүүс ер нь бол хэрэг одоо үрдэг байсан мөнгнүүдээ бүгдийг үрхээ болж гин, хүмүүс мөнгөгүй болж гин, хаасаагүй аж ахуй нэгж байгууллагууд маань үүдээ хаасан ийм хэцүү үе ирсэн байна. Тэгээд та бүхэн маань харин албан тушаал эрх мэдлийнхаа зодооныг хийсээр байна. За манайхан ChatGPT хэрэглэж байгаа хүмүүс байна уу? Байна уу? За тэгвэл яг ChatGPT-тэй адилхан Монгол AI chat гарч ирсэн байна. Энэ бол бидний эртний танил игүүний юм багмаа. За тэгэд анх бол нэг жоохон ингээд нэг төр одоо сумын газар дараагаас болоод нэг ингээд нэг хүмүүс нэг сонин танигдсан шүү дээ. Би гол нь та бүхнийг яг өөртөө татаад үзээсэй гэж бодож байна. LLM буюу Large Language Model гэдэг ийм загвар ерөөсө хэдхэн орон хийсэн юм бэ? ChatGPT одоо юу гэдэг те? Британи, Монгол бүгд нар хятадаар дуусч гэдэг юм уу те? Та бүхэн эгүүн нэттэй ингээ ярилцахад
таны монгол хүний яриаг 97% ойлгодог ийм AI зөвхөн эгүүнээс өөр байхгүй. Та гол нь энийг татаад хэрэглээд үзээрэй. Яг монгол хүний яриаг ойлгоно. За хамгийн гол нь энэ локал мэдээллүүдийг чат GPT-гээс ч илүү сайн аавна гэсэн үг. Монголтой холбоотой мэдээллүүд гэсэн үг тий. Автобусны мэдээлэл, за цагуурын мэдээлэл, төрийн байгууллагын мэдээлэл ч гэдэг юм уу тий. Тэгэхээр та бүхэн Монголынхоо AI-ыг хэрэглээрэй. Яг одоо татаад аваарай гэж та бүхнээс хүсмээр байна. Бид монголчууд учраас яг Монгол AI хамтдаа хөгжүүлье. Одоо энэ бол ямар нэгэн төр мөртэй ерөөсөө холбоогүй. Яг Монгол инженерүүд маань, монголчууд маань өөрсдөө хөгжүүлж байгаа ийм аппликейшн, яг Монгол хувийн компани хөгжүүлж байгаа аппликейшн шүү манайхаа. Тэгэхээр та бүхэн яг одоо утсан дээрээ татаараа тэгээд Монгол хүмүүр Монгол AI хамтдаа хөгжүүлцгээе. Ямар ч үн төлбөргүй байгаа юм байна шүү. Яг одоо татаад та туршаад үзээрэй. Баярлалаа. Эгүүнэ. Тийм л оюуха. Эгүүнэ чат. Арван сарын 1-ээс 102 аппликейшнээр дамжуулаад иргэд өөрсдөө цагдаа хийж болохоор болжээ. За 2025 оны 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн 102 полис аппликейшнийг ашиглаж иргэд зам тээврийн зөрчлийг тээврийн цагдаагийн албаар илгээх боломжтой болж байна. Ингэснээр баталгаажуулсан зөрчил бүрээсээ 10-аас 20 хүртэлх хувийн урамшуулал хүртэх юм. Зөрчлийн тухай болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээрээ дүрмийн заалтаараа тухайн одоо хариуцлага тооцож байгаа эрх бүхий цагдаагийн албаагч тухайн одоо иргэнээс ирсэн мэдээллийг хараад энэ зөрчлөө мөн гэж үзэх юм бол хариуцлага тооцно. Үнэхээр одоо зургийн шаардлага хангаагүй ч юм уу те тухайн машины одоо тодорхой байршил нь зогсоосон байршил нь тодорхой харагдахгүй ч юм уу гэх мэт одоо алдаатай мэдээлэл байх юм бол тэрийг эрх бүхий цагдаагийн албаагч одоо зөрчил тооцохгүй байх юм бас боломжтой гэсэн үг. За энэ бол үнэхээр big like шүү. Би бол энэнд үнэхээр баяртай байгаа. Дүрм зөрчиж байгаа хүмүүсийг бид нар өөрсдөө илрүүлээд торгуулийг бичиж болж гин. Тэгэхээр дээрэс нь бид нар хувь авах нь шүү дээ. 100,000-аас доошо торгуул бичих юм бол 20% те. Өдөрт одоо 50,000-ын 10 торгуул бичихтэл 50,000 төгрөгтэй болох нь шүү дээ. Тэгэхээр баг ажил хийхгүй ингээд торгуул бичээд яваад байсан баг болохоор. Хүнээр энэ бол амар чухал шүү. Манай Монгол орк жолооч нарыг ингээд дуртай газраа 2 зураас давж иргэн дуртай газраа 2 игнэтэй газар машина тавьчин торгуулаас өөрөөр эднийг хүмүүжүүлэх ямар ч арга байхгүй. Энэ маш зүй юм болсон. Хэрвээ бид нар хамтын амьдралаараа амьдрах гэж байгаа юм бол хууль дүрмөө дагахаас өөр арга байхгүй. Тэгээд энэ маш зүй юм болсон. Олон хүн цалинтай болох нэ. Энэ 7 хоногт маш олон хүний анхаарлыг татсан нэгэн сурвалжлага явсан юм байнамаа. За тэгээд одоо парламентын засаглалтад төр засаг та өнөөдөр тийм үү намайг 5 жил 4 сар би одоо ээж болоод анхныхаа хүүхдийг гаргаад 5 жил 4 сар болж байна. 5 жил 4 сар болоход сар бүр та 50,000 төгрөгийн цалингаатаа бид нарыг амьдруулсан. За тэр 5 жил 4 сар ч юм байна штэ тий. Ингээд сараараа ингээд тооцох юм бол 64 сартаа тэнцэж байна. Та нар өнөөдөр надад 50,000 төгрөг өгсөн сар болгон. Тэрийг чинь би үржүүллээ. Тэгсэн чинь 3 сая 200,000 төгрөг болж байна. 3 сая 200,000 төгрөгөөр яаж амьдрах гэсэн. 3 сая 200,000 төгрөгөөр та намайг 5 жил 4 сар амьдруулсан биш үү? Арайчтай ичиж үхээч. Энэ төр засаг байна шүү дээ. Манай гэрттэй буу барьж орж ирээ. Бид нэрийг буудчихгүй байгаа ч гэсэн, хутга барьж орж ирээ. Бид нэрийг хутгалахгүй байгаа ч гэсэндээ үнэхээр хутгалж байгаа юм шиг, буудж байгаа юм шиг та нар бид нэрийг алж гинэ. Цаад бодлого чинь. За энэ бол өстой бас нэг вайрал болсон бичлэгтэй яалтчгүй. За тэгээд маш олон хүмүүс хэлсэн мэлгүй энэ ч хэний өмнөөс хүүхд төрүүлж амьдраад байгаа юм бэ гэд. Би бол зүгээр нэг юм асуултсан маань where is аа энэ хүүхд хийгээд байгаа хүн юу н хаана юу гэж яваад.
Энд чинь нэг хөөрхий нэг эмэгтэй хөөрхий тийм ээ зовоол энэ чинь ингээ нэг 50,000 төгрөгөөр амьдрчих гал хичээгээд ах энэ сексигээ яваад байгаа энэ залуу өөр хаана юу яваад байна. Тий? Гоо чи хиний өмнөөс секстэд хүүхэдтэй болоод байгаа юм чи тоо нэрээ. Чи бэлгэвч гэж байдгүй юм уу чи одоо? Хэрглэж мэргэж болдгүй юм уу чи? За боли бэлгэвч хэрглэж дургу байлаа гэдэг чинь жирэмснээс хамгаалах маш олон төрлийн юмнууд байгаа шүү дээ чи тоо. Ерөндөг мөрөндөг одоо спираль жирэмсний им мууж болдгүй юм чи бараг л 50,000 төгрөг байгаа шүү дээ. Тэгээ ер нь ингээд нэг ийм болчих манайхаа. Ерөөс нь хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг болчих. Би хүүхэд төрүүлэх сонголтыг би хийсэн болохоос биш. Тэ? Тэр хаа хамаагүй татвар төлж байгаа тэр хүүхэдгүй хийгээгүй байхгүй өөр юм тэ. Тэр хүн намайг хүүхэдтэй болсны төлөө тэр хүн буруугүй байхгүй да манайхаа. Тэрийг ерөөсөө ойлголоо. Энд чи төр засаг танд мөнгө өгөөд байгаа юм биш үү? Өөргий тэнд явж байгаа нэг хүүхдгүү татвар төлж байгаа хүн л өгөөд байгаа шүү дээ чаавас. Тий. Гүйгүй тэр заавал тэр цалинтай ээж мэж байх албагүй шүү дээ ер нь. Тий. Ер нь шүү дээ манай Монгол улс бол энэ халамж бол үнэхээр амар болцсон шүү. Хавтгаарцсан шүү нэрээ. Утгаа алдсан шүү. Одоо энийгээ болоод эсэргээрээ татвараа багасгал гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд бүгдээрээ сонголтынхоо өмнө хариуцлагатай байцгаа манайхаа. Нобелийн шагналд эдийн засагч Фредерик Хайк гэсэн бид юм. Эрхчлөө хариуцлага хоёр салшгүй гэд. Хэрвээ чи эрхчлөөтэй чи хүүхэд хийх эрхчлөөтэй бол хүүхдээ өсгөх хариуцлага өөрөө аваарай. Өөр нэг татвар төлөгч ерөөсөө биш шүү. Баярлалаа. Ингээд энэ 7 хоногийн гэгээлэг мэдээг үзцгээе. Улс орнуудын иргэдийн бие бэлтрийн уламжлалыг өөр түвшинд харуулах зорилготой энэ реалити шоунд Монгол улсаа төлөөлөө оролцох тамирчдаа хурд хүч авахааж самбанд тулгуурлан улсын арслан Орхонбаяр нарын 6 тамирчин сонгосон тухайга төслийн зохион байгуулагчид онцоллоо. 278 гаруй сая дагагчтай Netflix платформ дээр Монгол залуусын оролцож байгаа Physical Asia шоу нэвтрүүлэг цацагдаж дэлхийн нийтийг шуугуулan бахархал төрүүлсэн. Нөгөө манай монголчууд ч ер нэг юм ямар ч юм ирсэн нэг юм монголчлдаг гэдэг шиг тийм хөрсөндөө болгодог гэсчлэг ер нь тийм дасан цогцох байдал дээр аягүй сайн байдаг учраас ямар ч даалгавар ирсэн, ямар ч биеийн хүчний сорилтууд ирсэн ер нь бол манай тактикуд бол одоо бусад орны тамирчтай харьцуулах юм бол аягүй өөр тактиктай. Тэмцээний оролцогчид спортын төрөл болон биеийн хүч төсвөр төвчээрээс сорж өрсөлддөг. Иймд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдаар Улсын арслан Орхонбаяр, олон улсын хэмжээний мастер Адиа Сүрэн, холимог тулаанч Инх Оргил, сагсчин Дүлгөөн, олон улсын хэмжээний мастер Ханд Сүрэн, Монгол улсын гавьяач жүжигчин Лав Очрнаар өрсөлдөж байна. Йоо, үнэхээр гоё байсан. Үзсэн үү манайхаа? Тэгээ хурдан тэр нэг дараагийн 5 дугаар нь хурдан гараасаа тий. Амар гоё байсан. Тэгээд Монголынхаа багийг үнэхээр чин сэтгэлээсээ дэмжиж байгаа. Тэгэл манай монголчууд юм чинь бас тэгэл нэг юм өө олж харж sorry ямар ч өөгүй байсан шүү манайхаа. Харин ва энэ чи яага орцсон дахиад нэг бүх оруулчих байсан юм. Нөө эн чинь дараагийн тэмцээнүүд нь тэр өндөр бие ми шүрмэс мөрмс хэрэгтэй тэмцээн байгаа ой манайхаа байж. Жохон төвчээртэй ой. Энэ нэг уран ураац залуу малуу. Гүй эн чинь дараагийн тэмцээнд хэрэгтэй бол эн чинь team work манайхаа ойлгож байна уу? Тэгээд Монголын бага бүгдээ хамтдаа дэмжицгээе. Team Mongolia go! Я энэ тооны яатч хамгийн гоё мэдээ байсан шүү ёо. Үнээр гоё байсан. Энэ тооны мэдээ үгээр өндөрлөж जैन. Тэгээд олон гоё зүйлсүүд болсон байна. Тэгээд мэдээж амьдрал дээр муугасаа илүү сайн их байдгийг шүү гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Дахиад хэлье тий. Ямар иргэд вэ? Яг тийм төр зэсэг байдгийг шүү манайхаа. Халамжинд дулдуулсан биш. Хөдөлмөрт тий. Бүгдээр хөдөлмөрлж амьдрий л да. Татвараа багасгачих хамгийн гол нь. Татвараа л багасгачих гуйж гин. Тэгвэл бид нар хөгжөхөд бэлэн байна. Бид нар үнэхээр гоё амьдруулмаар байна улс төрчдийгөө. Та нар зүгээр сууж заяа. Зүгээр татвараа багасгаа сууж манус гоё ажиллаа та нарыг үнэхээр жаргаамаар байна. Жаргаагаад үгүй. Амраас